гишүүд дотроос хамгийн олон удаа цусаа хандсан буюу 30 удаа цусаа хандсан. Сэлбий төвөөс гадуур ийм хэмжээ удаа тавьж байна. За, тавцрын овогтой соронцоо бол бусдын амьнаас эрүүл мэндийн төлөө цус цусны бүрэлдэхүүн хэсгээ 30 удаа цусаа бэлгэлсэн тул бахархал уч тэмдгээр хадгалуулваа. Цусын үндэсний төвд захирал харамттай гэсэн байна. За ингээд манай гишүүдээ савны олон удаа сайн үлсэн байна. Хилээд тусах хөдлөө. 400 г. Нэг удаагийнх нь 30 удаа. Одоо энэ одоо юм багсаж байна. 12 Яс өөрөө мис аслын эмчхэн эргэтэн шилжүүн суулгадаг. Жишээлбэл одоо элэг шилжүүн суулгад 5-аас 8 литр цус авдаг шүү дээ. За хавлага хийж байхдаа бол нэлээд залуухан үед байхад ширээн дээрээ донорын цус байхгүй ар гэрийг бөөж явуулж хаглаа хүлээж зогсож ирсэн үү? Тэ баярлалаа. 30 удаа үн гэдэг нь хэдэн үний аим авсан гэсэн үг вэ? Нэг цусаа 3 хүн 90 хүнийг 90 үний аймнаас авсан. За ингээд баярлалаа. За тэгээ 30 удаа гэдэг нь өөрөө орхой хамгийн баглаа 90 хүний аим аварсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэг удаа цус өгснөөр хүн 3 хүний аймнасыг авах боломжтой байдаг. Тэгэхээр 30 удаа цусны бүрэлдэхүүн хэсгээ биш 30 удаа цусаа өгсөн учраас энэ хүн бол одоо хамгийн багтаа 90 хүний аймнаас аварсан гэсэн үг. За дараагийн хүн маань Ухнагийн Отхон баяр гишүүн маань бусдын аймнаас эрүүл мэндийн төлөө цусан бүрэлдэхүүн хэсгээ 20 удаа бэлгэлсэн тул бахархал 20 тэмдэг хадгалуулваа. Цусын үндэсний төвөөр харамттай гэсэн байна. 8 литр. За баярлалаа. За сайхан гоё шүү. Авахгүй За хосоёр гишүүн Ганбатын хосоёр гишүүн бусдын аймнаас эрүүл мэндийн төлөө цусан бүрэлдэхүүн хэсгээ 20 удаа бэлгэлсэн тул бахархал 20 тэмдэг хадгалуулваа. Цусын бэл судлалын үндэсний төлөө захирал наратья. За та энийг сайн аваад энэ шүү. Одоо ийм зүйцэн явж байгаа залуучууд дээр байвал бусдын төлөө нэмээ цусаа өгдөг ийм буянтай үүсдэн гэж таних нь биш. Тийм бахархал Одоо ер нь ингэж ямар юм. Цусаа өгөхдөө энэ тэмлэгөө зүүж очиж юм. Тэр чинь 2 сар дотор цусаа өгөхгүй. За бахархал гишүүн. За энэ донд чимэг болж байгаа манай ганц эмэгтэй гишүүн маань байна. Аюушийн ариун заяа. Бусдын аймнаас эрүүл мэндийн төлөө цусан бүрэлдэхүүн хэсгээ 10 удаа цусаа бэлгэлсэн тул бахархал 10 тэмдгээр шагнаваа гэж байна. Бас хууль санаачтай хамтран одоо хууль бичигдсэн ариун заяа гишүүндээ бас баярлуулъя. За та бүчүүний аймнасыг аварсан баярлалаа. Дараа нь ер нь бол 8 гишүүд байна. За ер нь бол ингээд энд яг байнгын цусаа өгдөг 22 парламентын гишүүн байгаа. А энэ дундаас одоо бахархал тэмдэг буюу 10-аас дээш цусаа өгсөн 8 гишүүн байгаа. За дараагийн хүн бол мөнгө цог өгөхтэй гаан үлэг гишүүн 10 удаа өгсөн байна. За дараагийн хүн бол манай Скватрын Эрдэнэт гишүүн маань байна. Эрдэнэт гишүүн маань бас ажлын хэсэгт орж ажилласан. Бусдын төлөө 10 удаа цусаа өгсөн байна. Тэгэхээр 10 гэдэг бол 30 хүний амнаас аврах хэмжээ. За дараагийнх нь Живждийн Батчаргал гишүүн маань байна. За Батчаргал гишүүн маань бусдын төлөө бас 10 удаа цусан бүлэг хэсгээ өгсөн байна. За дараагийнх бол Дан зоргийн Тэмүүлэн гишүүн бас бахархал 10 буюу 10 удаа цусаа өгсөн байна. За ингээд энэ гишүүдтэй бас маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд энэ хуулийг санаачилсан одоо Чин бүрэн гишүүн, Алдар Жавлан гишүүн, Ариун заяа гишүүн, Бат Сүмбэрл гишүүндээ баярлалаа. Тэгээд энэ хуулийг анхнаас нь эхлээд дэмжиж явсан одоо ажлын хэсгийнхэндээ за ажлын хэсгийнхэнд байнга зөвлөгөө өгчээсэй ажлын эд хэсгийнхэндээ дэмжиж байгаа нийт улсын хурлын гишүүдтэй бас маш их баярлалаа гэж хэлье. Мөн бас одоо хамгийн гол нь донорууд тийм шүү дээ. Яг донорууд мянган доноруудаа баярлаа. Олон түмний төлөө авлаггүй өглөг өгдөг энэ Монгол улсад байгаа энэ олон донорууд өнөөдөр бас их хурлын танхимд Ахмад хүндэт донорууд маань ирж бас одоо чуулганы үйл ажиллагаатай танилцсан. Эдгээр улсууд маань бас энэ хууль гарч байгаад үнэхээр сэтгэл өндөр баярлаж баярснаа бас илэрхийлсэн байгаа. За баярлалаа.